За сайн байна уу энэхүү аялгууц цаг нэвтрүүлэг байна эхэлж байна. Сайхан наадсан уу та бүгд мөн дэлгэр сайхан 100 Монгол орноор аялж байна. Дандаа сайхан мэдээнүүд байна. Би бас өнөөдөр та бүгдээ бас нэгэн сайхан мэдээг хүргэхээр ирсэндээ их баяртай байгаа. За миний хажуу сууж байгаа Young Mentor. За би Young Mentor гэж байнга дуулдаг. Энэ бол өөрөө тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн бусдад сайн үүс хийж байгаа, бусдад энэ үүстэй сургаж байгаа хүмүүсийг ментор гэж нэрлэдэг. Манайхаар энгийнээр ярих юм бол багш юм аа. Тэгвэл яг багш гэдэг ойлголтод бол буухгүй. Багш бол цалин авдаг, багш хүн тодорхой цагийг өнгөрөөдөг, багш хүн програмд автагдаж явж байна. А ментор бол сайн үлсийн эзэн байх нь. Англи хэлээр энэ benevolent гэж явуулдаг. За би энэ жижигхэн самбар дээр бас ингэ гаргацсан байна. Benevolent, well-meaning and kindly гэж. Төл бичиг дээр энэ хоёр үгээр явж байна. Well-meaning and kindly. За benevolent-ийн гол үүс нь бол serving a charitable rather than a profit. Тэгэхээр сайн дурын чин сэтгэлээсээ орлого хөөцөлдөхгүй хэлбэрээр явна. Benevolent-ийн эзэн болоо эртний дээр хятадтай орон зайд амьдарч исэн бидний хэл заншнаар күнз байлаа. За күнз Будда хоёр бол нэг эрен үед амьдарч исэн төлөөлөгчд хэн бол үннийг хайж явсан бол Будда үннийг хайх гэж кичээнгүүлэн явж исэн бол күнз бол учир начрын холбоо гаргаж байсан. Тэгэхээр альва үйлдэл альва холбогдлын мөн чанарыг гаргаж ирсэнараа их өөрмөц. За тэгэхээр хэн бол миний хажуу сууж байгаа дүлгүүн бол хятад хэлийг багасаа сурсан. Хэдэн наснасаа сурсан? Нэгдүгээр ангиас. Нэгдүгээр ангиас гэдэг чинь 6 байна уу 7 настай байх уу? 6 хүрэх гэж ирсэн. 6 хүрэх гэж ирсэн. За ийм багасаа одоо хятад хэлийг сурж исэн. Манайд бас нэг юм төрөл байт юм аа. Хятад сургууль сурж исэн юм хятад байсан учраас күнзийн сургаалыг их сурсан гэж. Күнзийн сургаал ер нь хятад сургуульд явдгүй юм аа. Танатаар бас яваагүй бах тийм ээ. Тийм, яг. Тэгэхээр энэ нэг ийм төрөл байдаг. Нийтээр энэ төрөлийг бас ойлгох хэрэгтэй. Хятад ч гэсэн күнзийн сургаал явдаггүй. Тэр битээ хятад бол күнзийг үзээ ядж исэн асар их удаан цаг үе бий. Үе императорууд күнзийн сургаалыг хүлээж авахгүйгээр. За ингээд нэг ялангуяа 11 онд үргэлжлэн хувьсгал бол күнзийг бол үзээ ядж байсан. Тайванд энэ үзээ ядалтууд асар их хүчтэй явж исэн. Дараа нь соёлын хувьсгалын үед күнзийн сургаалыг үзээ ядж ирсэн. Өнөөдөр күнзийн сургаал дээр гол босрлын уялдаа болсон evidence based writing, evidence based reading гэдэг нь өөрөлдвөл альва юмны холбогдлын мөн чанарыг олох гэдэг энэ күнзийн сургаалын гол утгууд гардаг. Жишээлбэл күнзийн сургаалаас энэ ядуу баян хоёрыг өглөх холбоно. За энэний тод жишээг бид нар авлаа. Монгол улсууд одоо Евразийн олон улсын төлөөлөгчид, ерөнхийлөгчид ирлээ, ерөнхий сайд нар ирлээ. Ингээ баян ядуу хоёрыг юу холбож ийн, өглөг холбож байгааг бид нийтээрээ харлаа. Ингэж л явна. Ингэж л явахгүй бол нөгөө ядуу орн бас баян орондоо асар их гамшигыг авчирдаг. Тэгэхээр энэ баян ядуу хүн хоёрын хооронд өглөг явагдахгүй бол тэр баян хүндээ бас гамшиг ирнэ. За түүнтэй адилхан аав хүү хоёрыг журамч яс холбоно. Ээж охин хоёрыг үлгэр дуурайл холбоно. Багш шав хоёрыг уран сэтгэмж холбоно. Цэрэг дарга хоёрыг чадвар холбоно. Эрэгтэй эмэгтэй хоёрыг хүндэтгэл холбоно. Төр иргэн хоёрыг үнэн үг холбоно. За күнзийн ингэж гарсан энэ хэсэг сургаалууд одоо хэрнээ асар хүчин төгөлдрөөс гадна шинэ тухааны гол түлхүүр болж байна. Бид шинэ тухаан гэдгийг бол тайлбар томьёол хоёроор ойлгодог. За ингээд шинэ тухааны гол түлхүүрийг тайлагч англи хэлийг гаргахын тулд энэ номон дээр байгаа эхнээс нь ингээ аваас Chicago Manual of Style энэ 16 дахь удаа хэвлэгдэж гарч байгаа. Энэний дайтай бичгийн тулд одоо 1-ээс 12 дугаар ангид суралцж байна, бакалаврыг авч байна, мастрыг аваад тэгээд ингээ харахад энэ сүртэй том биш мөртлөөс энэний задаргаа бол бас айхтар ингэж явж байгаа. За Chicago Manual of Style дээр ихэнх одоо шинэ тухааны бүтээл төврүүд гарч байгаа. Тэгэхээр энэ өөрөө их гайхалтай ном. Энэ манай дээр бол энэ
ойлголт байхгүй. Гэхдээ монголчууд их сүрхий учраас богино хугацаанд энэ бүгдийг авахулна. За өнөөдөр бид төлгөөнийг урьж оролцуулж байгаа төлгөөн TOEFL-ийн шалгалтаар 104 оноо өгсөн байна. За 104 оноо гэдэг нь монголчуудын бидний хувьд юу вэ гэдгийг их тодорхой тайлбарлаадахыг 3 жилд нэг хүүхэд Монголоос 100-аас дээш авдаг TOEFL 3 жилд нэг. За сүүлийн 9 жилийг хобби сургуулиас 3 удаа дараалаж 100-аас дээш оноо авч исэн. Энэ дэшрэмд хобби сургуулийг байгуулсан хүмүүст хобби сургууль суралцж байгаа энэ хүндэр оноо авсан хүмүүсүүд бас баярлаж талархснаа илэрхийлье. Та нар бол одоо Монголын нүүр царай, Монголын оюуны төлөөлөгчд энэ олимпийн авраг болсноос хамаагүй давуу эрхэмсэг амжилттай. Энэ амжилт бол Америкийн 3700 сургуулиас топ 1-2-ыг л сонгох болцоогоор эхэлж байна. Энэ оноо тэтгэлэг $200,000 ярих тийм болцоогоор эхэлж байгаа. Энэ асар их хэмсэг. Энийг хөдөлмөрөөр бий болно. Тийм амар эд биш. За энийг авахад л одоо энд хүрэхэд байх юмнууд гэж би энд номнууд авчирчаад байгаа нэг. Тэгэхээр энэ сэтгүү тэр гаргалгаа гаргахын тулд юмд хандж байгаа хандлагаас л эхэлнэ. За энд энэ цэцэрлэгийн хүүхдэд юу мэдсэн байх ёстой. Нэг жил ингээ та нар ингээ цэцэрлэгт хүүхдэд өглөө. Тэгээ цэцэрлэгт хүүхд юу мэдсэн байх ёстой гэдгээр л ингээ ороод энэ дээр нь цэцэрлэг сайенс гэдэг хэсэг байна. Шинжлэх ухаан. Тэгэл энэ сайенс гэдэг хичээлийг яваад эцсийн дүнд нь яг энэ стандартанд баригдаж бусдад юм ойлгуулах шинжлэх ухааны ямар ч бүтээл тойрыг уншаад ойлгодог байхаар энэ сургууль зохион байгуулж байгаа. Түүнээс тэр хим, физик гэж тусдаа нэг нэр томьёонд баригдах биш. Шинжлэх ухааны бүтээлийг уншаад тэгээ чи ойлгодыг чаддаг байхаар. За ингээд энэ цэцэрлэгт энийг үзэж байгаа цаашгаа ингээд яваад нэгдүгээр ангидаа та юу мэдсэн байх ёстой вэ гэсэн энэ юун дээр орж ирээд энд мөн адилхан шинжлэх ухаан, математикийн хэлбэр байна, шинжлэх ухаан гэж орж ирээд ер нь нэгдүгээр ангид их хүндрэлтэй сэдвүүд биш үү? Энэ манай англи хэлээр үзэж байгаа 12 дугаар ангид үзэж байгаа улсууд энийг уншаад ойлгохгүй юм хэлбэр нэгдүгээр ангид нь орж байна. За энэ хүү явсаар хагаад 9 дугаар ангиас эхлээд Америк хүүхдүүд шалгалт өгж эхэлдэг. 1-6 дугаар ангид хооронд хүүхд өөрийгөө илэрхийлэх ёстой. Хүүхдийг суулгаад сонсуулаад авах биш, хүүхд өөрийгөө илэрхийлэх ёстой. Эстэгвэс хүүхд ирээд унтаад байна. Би одоо 6 дугаар ангийн хэсэг хүүхдүүдийг оролцуулж байгаа. Над дээр 12 настай 3 хүү оролцож байгаа. Хурж ирээд унтаад байна. Өглөө 6 цаг 30 минут манай хичээл эхэлдэг. Октод бол тийм биш. Хүүгүүд ирээд унтаад байдаг. Тэр хүүд буруу юм ерөөсөө байхгүй. Насныхаа онцлог. Ухамсар хараахан суугаагүй байна. Хэрвээ тэр хүүхдийг яриулаад авах юм бол тэр асар итгэвтэй байна. Гэтэл нэг сургуульд нь яриулахгүй байгаа учраас тэр өөдөж байна. За ингээд 6-аас 9 дугаар анги хооронд хүүхд өөртөө ажил сурдаг. Тэгээ анхныхын даваа нь 6-аас 9 тоолороо та 4 жил байх юм байгаас 4 жилийн дотор хэрвээ хүн өөртөө ажил сурах юм бол манайхаар ярьж байгаа нөгөө ST шалгалт ST бөгөөд American College Test гэдэг энэ шалгалтыг өгнө. За мөн түнчлэн SAT гэдэг энэ шалгалтыг өгнө. Энэ хоёр шалгалтыг сонгож өгдөг. Дийлэнх нь болох дээр энэ SAT-ийг өгдөг. За энэ дээр бол хим физикийн холбогдлолтой материалууд их байдаг. За монголчууд энэ нь одоо хүндрэлтэй юм шиг санагдж байгаа боловч Америкуудын хувьд бол энэ гайгүй. Тэгэд ихэнх нь энийг сонгодог. За энэ ингээ Америкийн хоёр эргийн талынх нь болох дээр SAT-а сонгоод дунд хэсэгт амьдарч байгаа хэсэг нь болох дээр энийг сонгочдөг байна. За ингээ SAT-ыг өгүүлэхийн тулд Америкийн боловсролын мэдээлэлээс ингэдэг. За ингээд нийт төгсөгчдийн 60% нь өгж байгаа шүү. Та энийг өгөөрөө. Та өгч чаднаа. 3 дуудагаа өгөхэд та сэтгэл хангалуун байх болно. За энд байгаа мэдээлэл бол ерөнхий боловсролын сургууль орохгүй. Ерөнхий боловсролын сургуульд энд байгаа мэдээллийн 1% дүүцэх мэдээллийг өгч чадахгүй юм. Тэгэхээр хүн өөртөө ажиллана гэсэн ойлголт гарч ирж байгаа. Өөртөө хэрхэн яаж ажиллах вэ? 4 жил явах. Үр дүнгээ гаргалаа SAT-а өглөө.
За дараагийн одоо манай дэлгүүрийн өгсөн шалгалт чинь TOEFL. TOEFL бол үндсэндээ ингэж байгаа. Энэ бол хэлний төвшин тогтоох шалгалт биш. Энэ proficiency English бөгөөд англи хэлийг нэвтрхийн мэдж байгаагийн шалгалт. Довчхондоо хэлэхэд бол энэ гадаадын хүмүүс ч юм уу Монголд байгаа дэлгүүн зориулсан шалгалт биш. Нөгөө Оросуудын нөгөө хэлний бэлтгэл суусан уу гэдэг шиг тийм биш. Хятадын нөгөө HSK шиг төвшин тогтоодог шалгалт биш. Англи хэл бол proficiency. Америкт юу гэж хэлж байгаа юм хэрэг за Америк хүүхдүүд энийг өгчлөө чи эднэрээс илүү гэдгийг энэ TOEFL өгөөд үзүүл итгэл гэж байгаа. За тэн дээр сонслоо ярилцлага байна, бичлэг байна, уншлага байна. Уншлага бол их төвөгтэй 21 шинэ тухааны мэдээлэл орж ирсэн байгаа. Сонсгол бол асар их логик шаардсан хэсэг байдаг. Сонсголыг хүн заана гэж байхгүй шүү дээ. Хүн өөрөө сонсч ээжл өөрөө учрыг олгож ээжлтэй гарна. За хэн бол дүлгөөн бол энэ шалгалтынхаа сонсголыг 30 оноогоор өгсөн. Манай сургуульд бол 12 жилийн өмнө эхэлсэн. Ингээд 11 жилийн өмнө манай хамгийн дээдлийн оноог 108 оноог Ховд аймгаас ирсэн хүү өгсөн. Тэрнээс хойш 11 жил болсон байна. 108. Мундаг оноо энэ ганцхан удаа эхнийхээ хаар өгвөл 108. Дүлгөөнийх мөн адилхан эхний оноогоор 108 байгаа. За ингээд бид сургалтын талаар энд дүлгөөний сургууль сурж исэн талаараа эхлээд мөн тэндээ сурахтаа өөрийнхөө дуртай иш татлууд юутай болсон байна. Ингээд нэг өөрийнхөө тухай дуулгана. За би болохоор энэ сургуультанд яг 10 дугаар ангийнхаа хагас зүйлээс орж исэн. Анх үецээ сурдаг байсан. Тэгээд энэ сургуультанд ороод би 16 сар болоод тэгээд энэ сургуультаас англи хэлнийхаа суурь мэдлэгийг болон амьдралын ухааны олон сургаал сонсож тэгэж өөрийн гэсэн бодлоо төлөвшөж эхэлсэн. Тэгээд миний дуртай ишлэлүүд гэвэл бас хэд байгаа. Жишээлбэл doubts kills more dreams than failure ever will гэдэг нэг quote байна. Тэр нь болохоор амжилтыг болохоор мөрөөдлийг болохоор яг юунаас илүүгээр бүтлгүүтлээс илүүгээр эргэлзээ илүү алдаг сөнөөдөг гэсэн утгатай. Тэгээд энэ над үний санагдсан өөртөө итгэх итгэл нь хүнийг хасааж тэгж ажил хөдөлмөрлөхт нь илүү тусуулж өгдөг гэж бодож байна. Тийм. Тэгээд өөр код болохоор there are spots having in the sun. Тэгэхээр ерөөсөө санаа зовох хэрэггүй. Ямар ч төвшөнд үйж болно. Тэрийгээрээ өөрийгөө тодорхойлж болохгүй. Тийм. Тэр хүнийг мохоох хэсгөө тэгж бодож байна. Тэгэхээр боловсрол гэдэг нь бол сонголт, тэг үнэмшил. Үнэмшил асар хүчтэй байх ёстой. Эхнийх нь сонголт. Хоёр дахь нь үнэмшил. Банк бол сонголт, итгэл. Боловсрол, сонголт, үнэмшил. Тэгэхээр эхлээд өөртөө үнэмших хэрэгтэй байна. Өөрийнхөө хүчин чадалд үнэмших хэрэгтэй. Өөрийнхөө чармаалтад үнэмших хэрэгтэй. Одоо хэн хоёр дахь шатанд орцсон явж байгаа юм. 104 оноо авцсан. Гадаад явах нь тодорхой. Зэтгэлийг авах нь тодорхой. Тэгээ одоо дахиад сонголт хийж чинь. Тэр сонголт тийм амар биш. Сургуулаа сонгох, улсаа сонгоцсон тодорхой Америк байгаа. За дараа нь тэгээд хотоо сонгоно, сургуулаа сонгоно. Тэгээ мейжер гэж ярьдаг. Ерөнхий үзэж байгаа 100% сургалтын 60% нь эзлэх өгтгөн авах нь тэр нь юу аах вэ? Манайхаар мэрэгжил гэж яриад байдаг. Мэрэгжил гэсэн юм байхгүй л дээ. Сурж байгаагийн сэдвийн 60% нь юунд оногдож ийн гэсэн мейжер. Тэгэхээр явандаа энэ нэр томьёоч орж ирэл дээ. Гэхдээ яг өнөөдрийн ойлголт авж байгаа мэрэгжил нь юу аах вэ гэдгээр давсан. За тэр тийм хамар биш. Учир нь Америкт сургууль төгсөж байгаа хүмүүс сургуулийнхаа дараа 1 жил завсарлаж байгаа. Энэ хооронд бодож байгаа. Бодсны дараа ач олдгоо 1-р курс тийм учраас дандаа хөтөлбөр байдаг. 2-р курс бас мөн хөтөлбөр тэгээ 2-оос баг зэрэг өөрийнхөө сонирхож байгаа юу хийж чадчих чи юу хийгүүл чи сэтгэлээрээс гоё хийж чадах уу гэдэг рүүгээ ороод ирэхээр тэг хүн амар сайхан амьдрал руу орчиж байгаа.
За хэн та нар сонссон байх юм бол төлөвлөгөө үе цай сургууль сурч ирсэн. Ингээд 6 дугаар ангиас хятад хэл сурч ирсэн учраас нүдний оог сайтай. Үе цай сургууль бас их шаардлага өндөртэй. Нэлээд удаан суулгадаг байх тийм ээ. 8 цаг суулгана. За тэгээд тэндээс наашаа орж ирээд 16 сар энэ сургуультанд сурсан. Энэ эхний дүлгөөний анги болон дүлгөөний дээдлийн анги ингээ анх удаа 16 сараар бид нар орсон. За 16 сар орохдоо ингээд нэмэлт мастерын сургалтанд үздэг жамаатыг үтсэн бид нар. За мөн түнч жири энэ инженерийн чиглэл болох гэж байгаа улсуудыг өгдөг юу. Тэгэхээр энэ өргөн цар хүрээтэй юм үзсэн, ачаал айгүй хийхтэй. Тэгэхээр нэг өдрийнхаа цагийн хувиралтыг нэг ярихгүй. За ингээд бид яг Америктай адилхан 2 цагаас илүү орохгүй байгаа. За тэдний үед бас 3 цаг 4 цаг орчдөг байсан юм. Тийм, зуны үед. Зун бол 4 цаг орчдөг байсан. Одоо би тэгэж тамлахгүй байгаа. 2 цаг. 2 цагаас 4 цаг гэдэг чинь асар ачаалт шүү дээ. Огт завсарлага. Ямар завсар байхгүй. Ингээд 2 том самбараар дүүрэн юм орчин. Мэдээлэл айгүй ачаалтаа. Тэгээд бид сонирхоо өглөө одоо энэ жил бас гайгүй 6:30-аас ороод байгаа. Эдний үед бас 6 гэхэд хичээл эхэлждэг байсан. Энэ сургалтанд ирэхин тулд 5 цаг дээр нь 5:30 дээр нь энэ тэгэл 5 цагаас ороод би ирчээ 4 цаг болж байгаа шүү дээ. Эднэр ирсний дараа 6 цаг болчихж байна. 6-7 цаг болчихж байгаа. Тэгээд цаашгаа бас тэрийг авч суuna. Өөртөөгөө асар их ажиллана. Энэ бол тийм амар хэд биш ээ. Тэгээ 108 гэхэд яг өгцсөний дараа их гайгүй санагдж байгаа байх. Энэ тийм их амар биш. За ингээд сурж байсан талаасаа хэнийг бол амжилт бол Аз гэж ярьдаг. Би аав ээжтэй анх ирэхийн өмнө аав ээжтэй нэг уулзж ирсэн. Сайхан нэг уулзсан сургуулийн юу талаар. За энэ бол Азтай нэг бол аав бол их гэрэл гэгээтэй хүн. Ээж багш учраас. За манай сургууль багш нарын хүүхдүүд их байдаг. Тийм учраас багш нар бол ерөөсөө эргэлзээгүй хүүхдүүдэд оролцуулдаг. Тэгээ ийм гоё үр дүн гарсан. Тэгээд үзэж байгаа усуд асар их сонирхож байгаа бах. Ингээ 16 сарын дотор болдгийм үү гэсэн л юм сонирхож байгаа. Тэгэхээр тэгээ өөрийгөө оролцож исэн, сурж исэн юм талаасаа бас нэг ямар сэтгэл байна тэрийг нэг дуулахгүй юу. Ер нь бол 2 цаг орж гэж байгаа шүү дээ. Бусад илэрлүүл. Тэгэхээр тэр үедээ болохоор илүү чөлөөтэй цаг гаргаж өгч байсан л да манай сургуульд. Тэгээд тэр талаараа хүмүүсийн яг өсвөр насны хүүхдүүд яг ухамсар илүү орж ирдэг. Тэр талаараа дарамтнд сурснаас илүү юм чөлөөтэй цаг гаргаад багшийн ярьж байгаа сургаалуудаас бас ойлгоод ирэхээр яг өөрийнхоороо сураад тэгээд энэ нь болохоор сургууль сурснаас илүү ихээр хөдөлмөрлөг тийм хүсэл тэмүүллийг бол олгодог. Тийм. Тэгээд миний хувьд болохоор яг шалгалтандаа эрчимжүүлээд бол 2 сараар бэлтжижсэн. Тэгээд яг бүр англи хэл маань бол ерөнхийдөө бол өсвөлийн сургуулийн хүмүүсээс адилхан л байсан. Яг хувийн сургуульд 3 жил сурч исэн. Тэгээд тэр үедээ ороход үгийн сан маш ихээр нэмэгдсэн. Тэгээд бид нар бас илүү их нөгөө ишлүүд их үздэг байсан. Тэр нь илүү тус болсон гэж бодож байна. Тэгээд тэр талаасаа хүнийг ингэж их төлөвшүүлж өгсөн. Хүнийг илүү суулгаж сурсан. Бид нар бол ер нь номын санд олон цаг суудаг. Тийм цагаа ер нь тийм өнгөрөөдөг. Тэр нь болохоор эрчимжүүлж бэлтгэхэд ер нь айгүй чухал чадваруудыг маань олгож өгсөн гэж бодож байгаа. Тийм. За сайхан. За тэгээд шалгалтанд ороход яасан нийт шалгалт хичнээн цаг явагдав. Ямар сэдв юу, хамгийн хүнд нь юу байв? За ингээд 104 оноо авна гэдэг чинь би дахиж хэллээ. Монгол улсад 3 жилд 1 удаа болдог тохиолдол. Сүүлийн 9 жилд 3 удаа энэ хобби сургуулиас өгсөн. Хобби сургууль бол 1-р ангиасаа явдаг. Тэгээ 12 жил сурчаад хинтээ адилхан чинь хэдэн наснда өгсөн? 14-тэйгээ оролцоод 15 наснда өгсөн үү? 14 хүрэх гэжсэн үү? TOEFL юу? Тийм. Тийм, 16 таа. 16 таа. Тэгэхээр 16 таа юм бага наснда өгнө гэдэг бол гайхалтай. Гол төлөв дандаа 17 настай улсууд өгдөг. За манай хоббигээ өгсөн улсуудын тэр 3 тохиолдол бас мөн түүнчлэн анхны сургуультаа Америкт өгсөн хүүхдүүд байсан. Сонин дээр гардаг учраас энэ нийтэд хүртээлтэй л дээ.
За бид жил дараалан 2 жил дараалаж 104 оноо авч өглөө. Ингээд Монгол тогтсон энэ амжилтыг бол эвдэж улам нэгтгэлийн сайжруулах гэсэн үг. Дүлгөөний дээдлийн ангийн охин оюун номын бас 104-ийг өгсөн. Ингээд дүлгөөн өөрийнхөө 21 хүүхдээс хамгийн анхны өглөө. Ингээд дүлгөөнтэй адилхан бас 21 хүүхд байгаа. 21 хүүхд энэ жил 10 дугаар анги төгссөн гэсэн үг. За нэг ч хүүхд дотоодын дэс сургууль орохгүй байгаа. За энэ бол манай энэ жилийн 12 жил сургуульд явсны хамгийн мундаг амжилт. Бол нэг ч хүүхд эсдийн шалгалт орохгүй гэж би бас телевизээр яриж сууж ирсэн. Гэсэн тэр нь мань худлаа боллоо. 3 хүүхд өгсөн байна. Мэдсэн үү? Мэдсэн үү? 3. За энэ бол аав ээж нь ингээд төрөмгийлдэг. Миний сургуулийн хамгийн том дайснууд бол аав ээжүүд байгаа. Тэгэл дандаа нэг ийм байдлаар хандна. Юмыг яаж мэдгүй чи тэрийг авах. Мөнгө төлөхийн төлөө санаа зовох нь ямар хэрэг вэ? Монголд өнөөдөр явж байгаа бүх сургуульд бол одоо тэгж байна. Мөнгө төлөхийн төлөө явж байгаа шүү. Өндөр оноо авлаа, хамгийн өндөр мөнгө төлж байгаа сургууль орж байгаа. Тэгээд тэр ярьж байгаа нэг хүүхд уурлах шахуу юм яриад байна лээ. Энэ жилийн эсдийн шалгалтын материал задарсан байна. Нэг тэр задраагүй. Задарсан ч тийм сүртэй юм болдгүй юм. За тэр охинд яаж уулганаа сууд юм гэхээр би одоо хамаг хүчээ зарцуулж ингэж сууж ягаад хүссэн оноогоо аваад хүссэн сургуульд орё гэсэн чинь хэн нэг нь текст задруулаад миний авах оноог надаас булаагаад авчлаа. Гэсэн юм яриа сууж байна. Тэгэхээр сургуульд мөнгө төлөхийн төлөө ингэ сэтгэл санаа зовох юу байна? Монгол орон ядуу учраас хамгийн наад зах нь хятад руу явхад тэтгэлэг нь сая 200 биш. Сая 200 гэдэг нь ажил хийж байгаа хүн өнөөдөр 600 авч байгаа. Тэр багшийн цалин 600 хүрж ийн үгүй юу? Тэгэхээр тэрнээс илүү мөнгө аваад хятад сурж ийн. За хэнд бол нэг мөрөөдөл нь хятад явах байсан баг. Багтаа яаж мэдв дээ. 6 настай байхад нь дагуулж орж ирэл хятад сургууль сурцсан. Одоо мөрөөдөл нь өөр болсон. Бид нэр аав ээжтэй саяхан ярьж сууж байгаад би бас дотроо бодсон юм. Би өөрөө 23 дугаар сургуулийг бас унган орос хэлтэй гэж ярьдгаар явсан юм шиг. Орос хэл бол 9 дугаар ангиас цааш шаардлага байдгүй юм аа. Хятад хэлэнд бас тийм байж болох юм л да. Гэтэ цаашаа явах гэсэн чинь дэлгүүн бол хятадыг бол сонирхсонгүй. Ингээ Америкт явна. Хоёрдугаар Америкийн бүхий сургуульд хятад хэлний сургуульд байдаг. Тэгээ хятадын хамгийн оргилд яваа. Хамгийн бүтээлтэй эрдэмтдийг мөнгөөр татаад Америкийн сургуулиудад ажилдаг. Тэд нар гэрээгээр байдаг. Хоёрдугаар дүлгөөн Америкт очичоод хятад хэлээ давхар авна шүү дээ. Тэгээ давхар авахаар 3 дугаар курсээсээ хятад ирж 1 жил суралцах нь бол тодорхой. Өнөөдөр Америкийн оюутнууд бол байнгын юм сургалтаар явж байгаа. За ингээд шалгалт өгснөөр юу өөрчлөгдөв вэ? Шалгалт өгөх гэж яг энэ товлоо өгөх гэж хэр бэлдэв, яаж бэлдэв гэдэг талаар нэг ярихгүй. TOEFL-ийн дуураалгасан тестүүдээс оролдож тэгж үжижсэн. Тэгээд тэр TOEFL-ийн яг форум бүтцэн талаар мэдээлэл бас авсан. Тэгээд багшийн номнууд бас байдаг л да. Эссенүүд тэгээд тэр юмнуудыг бүгдийг судалж агаад яг би сарын өмнөөс эрчимтэй бэлдсэн тэр үеэсээ яг шалгалт өгөөд илүү сандрал аваад тэгээд бэлдсэн. Гэхдээ анхаарах зүйлүүд юу гэсэн бэ гэхээр миний яг юу байсан л да. Эссений оноо нь хамгийн бага уу 21 байсан. Тэгээд эссен дээрээ хугацаанд бас амжуулах гад бас арай нэг сэдвээсээ буруу явсан байж болно. Тэгээд тэрэн дээрээ яг хамгийн сүүлийн хэсэг нь байдаг болохоор бас тийм байсан. Тэгээд олон цаг сууж сурах бас тийм чухал. Шалгалт бол 4 гаруй цаг явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр олон суух. Эсээ бол ерөөсөө 25 минутанд 360 хүүхдэд эсээг бол бичнэ. Шууд ихлээр шивэл эхэлж явах хэвээр. Одоо тэр хөл тийм амар биш. 25 минут. Уул нь бол манайхан 5 минутын өмнө дуусаад байдаг. Чи жоохон удаан ботчихжээ тийм. Жоохон эргэзэг бодоод явчих. За сонсгол 30 гэдэг чинь тулгуур үүсэн гэдэг чинь гайхалтай амжилт гарсан байгаа. Би бас нэг сайхан мэдээ дуулгая. Их сургуулийн захиралтай яриад бид нар тэгээд ойлгоцсон төрсөн. Энэ бол 5-6 жилийн өмнө яригдж байгаа асуудал. Их сургуулийн 2 дугаар байранд арчилсан холбоо байгуулагдсан миний өрөө байдаг. За тэр өрөөнд манайхаас дандаа 100-аас дээш авсан залуу менторуудын өрөө болно.
Ингээд энэ хэд маань тэндээ байрлаад их сургуульд хувийн сургуулиас ирсэн оноогоо 60-аас дээш оноо болгох улсуудад зориулж benevolence миний ярьдгаар ингээд сайн сэтгэлийн сургалтуудыг явуулна. Benevolence гэдэг чинь сайн дурын ажил гэдэг нь бол дотооддоо байгаа хамгийн хөдөлмөрийн хүсний хамгийн доод хэмжээнээс доошогоо үртэг авж байгаа ажлыг хэлж байгаа шүү дээ. Манай дээр энэ 210 байгаа шүү дээ. Тэгээ 210, 200 мянга, 180 хэд байдаг ингээд хоорондоо яар тохироод энэ хүсийг авна гэдэг бол чи сайн дурын ажил хийж байна л гэсэн үг байна шүү. За ийм болцоо бол нэгдэж байгаа их сургуульд бас сурж байгаа хувийн сургуулиас ирсэн, Кембрижийн сургуулиас ирсэн улсууд бол ингээд эдэртэйгээ үеийнхэнтэйгээ уулзаад учир нь бол та нарт хамгийн их хүчтэй нөлөөлөгч нь үеийнхэн ч. Миний сургуульд бол байнга нээлттэй үйдэг чи хизээж ямар ч үед намаас зөвшөөрөл авахгүй зүгээр орж ирээ суу. Манай сургуульд бол асар нээлттэй. Хурж ирээ сууж уулна, хэдэн өдөр сууж уулна. Би хизээч нэгж та хаанаас хүрээд ирв, яах гэж энэ дэр суугаад байна гэж энэ 12 жил явуулж хахад хэнээс тэгж асууж байсан. За сургуульд нь суух бол өөр хэрэг. Сургуульд нь сууж оролцоход одоо 15 настай байсан бол одоо 14-өөс нь авж байгаа. Учир нь бүгд хуурчтай. Одоо дэлгөөнөөс эхлээд намайг хуурчсан 14-тэйгээ орж ирсэн бахна шүү дээ, тийм ээ. Тэгээ 15-таа гэж ирснийг тэгээ 14-таа оролцоод гэхдээ ингээд амжилтаа мэдсэн байна. За энэ жил 21 хүүхдийн 5 нь тэр чиний түрүүхийн хэлдгээр ойртуулсан шалгалтыг өгч байна. Тэгээ интернетээр өгч байгаа, онлайнаар л өгч байгаа юм лээ. 5 хүүхд 90 оноо авсан байсан. Энэ бол гайхамшигтай. Дүлгэн бас 90 хэдийг авсан. Тийм, 91-ийг авсан. 91-ийг авсан. За 91-ийг аваад онлайнаар 91-ийг аваад тэгэл сар гаруй бэлдээ 109-нд 21 хоног сэтгэл зүйн бэлтгэл хийж гаад яг 33 хоногоор дайрж ороод тэг өгөхөд бас өндөр. За TOEFL-ыг нийт 4 удаа өгж явах хэвээр. 3 дахь нь хамгийн өндөр оноо. За дүлгөөнийг 104 оноо явуулахад цаас авж байгаа сургууль бол шууд ойлгоно. Энэ хүн анхныхын шалгарт гэхдээ тэргүй компьютерын юугаар мэдгчин дүлгөө хэдэн удаа өгсөн бэ гэхээр дүлгөө 1 удаа өгсөн байна. Эхний оролдогонд бүх мэдээллүүд нь гараад ирдیں۔ Тэгээ тэндээс эхний өгж байгаа оноог хараад тэр сургууль шууд мэднэ. За 2 дахь дүлгөө хэдийг өгнө, 3 дахь хэдийг өгнө. Дэлхийд 120 оноо авсан 5 хүн байна. Хүнээс 10 сард 11 сард би дэлгөөний дахиж ураад 120 оноог ингээд Монгол даяар зарлаа суулж яхад үүсэхгүй. Тийм нөхцөл ер нь бүрдсэн байна. За 87 оноо бол дэлхийн хэмжээнд 1-р байранд орж байгаа. Солонгос бол TOEFL-ийн оноогоор тэргүүлж байгаа учраас дэлхийд дээр босрлоор тэргүүлсэн нэгд яваа. За та нар сая сонслоо. Энэ жил 21 хүүхд төгссөн. Түүний 5 нь 90 оноотой байлаа. Хамгийн бага нь 41 оноотой байна гэдэг чинь бид нар дундч оноогоор Солонгостой 91 төгөж яваа шүү. Ингээд дараагийн дүлгөөний доотлын төгсөлт 36 хүүхд төгсөн. Анх удаа Америкийн саатыг ангиараа өгнө. Тэгээд TOEFL-ыг өгөхөд бид нар дундч оноог харъя. Надад тийм мэдрэмж байгаа шүү. Бид нар дэлхийд тэргүүллээ гэд би энэ урам өгчих тийм болцоо байна. За нэг онцлог нь манайх нэг ангийн дундч байгаа. Солонгосд бол солонгосын дундч шүү. Тийм учраас солонгосууд бол үнэхээр гайхамшиг ер усын байдлыг үзүүлж чадж байгаа. За энэ дашин манай бусрынхаа тэр ухаалаг самбар аваад хэрэгжүүлж байгаа их таашааж байгаа. Бид нар тийм ухаалаг самбар байхгүй. Бид нар өөрсдөө бие тааш ухаалаг хэлбэрээр сурах нь илүү үр дүнтэй. Энэ сургалтанд эрх чөлөө бол номер 1 асуудал, 2 бие дааж суралцсан нөхцөл бол их чухал, хувь хүндээ бол үнэмшил их чухлыг л дүлгөө энэ дотор хэллээ. За энэний дараа нэг гитар тоглоё. Хөгжмийн програм явуулъя. Тэгээд дүлгөө энэ дараа бас өөр телевизээр үзэж байгаа улсуудаар юу дуулгамаар байна. Чидото, урам уг дүлгөөний хийж байгаа үг чинь би чадсан бол сонсож байгаа та чаднаа л гэсэн үг шүү дээ. Урам өгж байгаа тийм гоё мессеж өгж байна. За бид гитарын хичээлийг бас байнга ордог. Гитар гэсэн гитар тоглох сургуу. Сураг. Бүгдийг сурна гэж байхгүй шүү. Гэхдээ гитар авч яваа гэж байна. Бид нар их материал техникийн байдал их ядуу. Би нэг гитар өгж явуулдیں۔ Гитарыг авч явсан уу? Чамд авч яваагүй юу? Та нарын дараа төгсөлтөнд би тэрийг явуулаад байсан уу? Тийм ба. Тийм үү. Та нарын үе тийм байгаагүй. За энэ саяхнаас эдний сурж явах үед бид нар боддог байсан юм аа.
юуг нь оруулах вэ гэдэг. Гитар оруулах юм уу, төгөлдөр оруулах юм уу гэдгсэн. Сүүлд нь уншиж байгаа би ойлгосон. Баруун тархийн тархинд гитарын ритм нэрэгтэй юм. Тэгэхээр төгөлдөр биш болоод төгөлдөр бол зүгээр нэг юм сурж байгаа юм болчихж байгаа. Тархины сургалт нь тийм их юутай биш. За ингээд дүлгөөний дараагийн сургалтаас ихээ дараагийн ангиас нь эхлүүлээд гитараа хичээл явж байгаа. За гитараа хичээлд явах дээр өнгийг яаж сольж гин тэгээ ритм их чухал байгаа. Тэгээ манай хичээл дээр хамгийн их тохирж байгаа нэг дууг явуулъя. Sempre pieno di casino, tra quasi un'ora arriva la nazione, ferroviario fischia la canzone, la signora senza suo gradino, la guardo bene su un travestito, Firenze Santa Maria, novella sogna, povera ancora di vergogna, sembra lo specchio della sua città. Santa Maria, novella almeno, mi fa sentire un po' sereno e il portafoglio non mi ruberà. I primi pendolari a Martire, quest'anno è forte la tua Fiorentina, la colazione con i bomboloni, il guai a chi parla male tanto noi, raggio di sole arriva il nuovo giorno, gente che va giurando più ritorno, perché a Firenze sulla mia parola non vedo niente in una volta sola. Firenze Santa Maria, novella e festa, per lui che va, per lei che resta, per un amore che ritornerà. Firenze Santa Maria, novella scusa, spero di farti una sorpresa quando la mia canzone sentirai. Мөн солиотой болоод Firenze Santa Maria, novella sogna, povera ancora di vergogna, sembra lo specchio della sua città. Firenze Santa Maria, novella almeno, mi fa sentire un po' sereno, e il portafoglio non mi ruberà. Firenze Santa Maria, novella e festa, per lui che va, per lei che resta, per un amore che ritornerà. Firenze Santa. за Монгол улсын хөгжлийнхаа гайхамшигтай эрүү үед орж байгаа. Яг энэ 90 цагт дөрвөн ийм урамтай оноо өгж Монгол байр болж байна. Монголын бүхий хөгжил боловсролтой асар холбоотой бид нар сая СМ-ийн төлөөлөгчдийн уулзалтыг Монгол байраа үзэж сонирхлоо. Бүхэл улсууд Солонгос руу хандаж ирж байна. Танаа улс яагаад ингэж хэрчимтэй хөгжив? Яас их динамик үр дүнтэй байна. Хувийн бизнес жижиг үйлдвэрлэл яагаад ингэж үр дүнтэй экспортонд их хэрчимтэй бүтээгдэхүүнээ гаргаж чадж байна? Хариулт нь ганцхан байсан. Боловсрол. Тэгэхээр боловсрол ийм хүчтэй байх нь. За би нөгөө ирж явахдаа уцаа унтраагаа гүйчиж одоо ингээд уцаа унтраагатрий. За тэгээ боловсрол дотроо солонгосууд юмыг олж харцсан, боловсролын эрхчлөөг өгсөн. Японууд Америкийн асар их хөгжиж байгаа хэлбэрийг гараад энэ боловсролтой ямар зохицуулт байна гэхээр өөрийнхөө үндсэн хуулинд оруулж өгсөн. Японы үндсэн хуулийн 23 дугаар зүйл дээр academic freedom гэж явуулсан. Тэгэхээр боловсрол бол сонголттой байх ёстой. Энэ ямар стандартанд баригдахгүй.
Монголын тоо, Монголын физик, Монголынхаа ямыг үз, монгол хэлээ үг гэсэн тийм ойлголт байхгүй. Тийм дарангуулаас ангид вэжээж боловсрол хөгжинэ. Хөгжил гэдэг ерөөсөө хандгаа олсон бүтцийн зохион байгуулалт. Өнөөдөр хөгжлийн хуулийг асар хүчтэй яригдж байна, хөгжлийн эдийн засгийг яригдж байна. Энэ нь өөрийн гэсэн бүтцтэй. Тэгэхээр хөгжлийг бий болгох боловсрол бол academic freedom байх хэрэгтэй. Үр дүн ярих болохоос биш хэн нэгэнд цалинжуулах хэлбэрээр явахгүй. За манай сургуулиуд багшийг цалинжуулах хэлбэрээр явчаад сургууль гэдэг нэг байшин захирал хоёр төдийгээр явсаар үдий үрлээ. Одоо хэрнээ манайх боловсролын яам бүхнийг зохицуулж ирлээ. However гэж ярьдаг хэдий тийм боловч бас нэг сайхан мэдээ бий. Яг энэ сонгуулийн өмнө боловсролын яам цорын ганц Монголын төрийн бүх байгууллагуудаас олон улсын стандартын хэрэгжилтийг биелүүлж чадсан. Энэ нь хувь хүнд үйлчлэхээ хэлж байгаа. Өөрөөр хэлбэл боловсрол гэдэг бол энэ хүний төлөө байх ёстой. Энэ хүний хувийн сонирхол, энэ хүний эрмэлзэл хүсэлт нийцж чадах юм бол үр дүн ингээ гараа сууж байна. Энэ хүний өмнөөс аав нь шийдчихэж аав охиндоо хайртай хятад сургууль дагуулж орсон. 11 ултраагааг байна. 18 хүртэл нь 14 хүртэл нь хятад сургууль тэгээд явцсан. Нуур төвхтэй ингээд олон уцтаад идэг усуд биш үү? Надад ер нь хүн утас дүүмэлээ. Тийм учраас би уцаа унтраадгүй юм. Энэ дэцэн дуучлаараа. Дараа нь өөрийнхөө сонголтоор энэ хингийн үе цай дээр юусэн очоогүй шүү дээ. Тэгээ яаж мэдв? Дээдлийн ангийн хүүхэд манай аавын найзын хүүхэд байсан. Тэгээд айгүй сонирхолтой гадаад явах боломжтой сайн сургалттай сургалт гээд орж ирсэн. За бид нар бол хотын төвийн сургуулиудаар аваа явдیں۔ За тэгээд би энэ өмнөх нэвтрүүлгээр хийжсэн 21 он багшлам хоёрын хооронд нэг тулаан болж байгаа юм шиг болно. Ер нь чи энэ 16 сар сурахтаа нэг тиймэрхүү байдлаар хандлагаа зөндөө харсан байна. Хорлон бол зогсоо зайгүй явагдана. Бид нар дуртай хүн байхгүй, бидэрт нөхцөл өгөхгүй, анги танхим гэсэн юм байхгүй, шигээ саналга гэсэн юм байхгүй. Бид нар гадаач сургалт орчин хаалуул харна. За ингээд 100 бүгдээрээ амардаг энэ үе дээр 3 сард ихэнх юм амжуулдаг. Нийтээ энэ номыг ингээд харах юм бол энэ 280 мянган үгний цаана ордог. Тэгэхээр энэ шалгуулт тийм амар бишийг бол та нар мэдчихэж байгаа. Монгол даяар 100 гаруй хувийн сургууль бий. Тиймээс 25 гаруй насар хүнтэй энэ топлыг өгөх гэж нэгээс нь 12 хүртэл сэтгүүлээд байгаа. Тийм хүрдэн байхгүй байгаа. Жилд нэг 800 хүн топ 100 сургуульд ороод явчлаа гэхийг одоо Улсралын яамны сайд асар их баяр тагаар тэмдэглээд байлаа. Монгол жилд 50000 хүн явж иж бид нар энэ Улсралынхаа зорилго төрхийг жилд 50000 шүү. Монгол 40,000 хүн төгсдөг. Монголын бүх юм 40,000-тай холбоотой байдаг. 40,000 багш, 40,000 эмч, 40,000 ажилгүйчүүд ганцхан 10,000-аар давж явж байгаа юм бол манай уяачтай холбоо. Уяачтай холбоо дангаараа 5,000 хүний бүрэлдэхүүнтэй хүчлэхэх холбоо байдаг. За бус нь бол бүх юм 40-ээр явждаг. Ажилгүй хүний тоо 40,000, сургууль төгсдөг 40,000. Тэгэхээр Монголын хөгжлийг тооцоолоход их хялбархан 40,000 дээр бодоод энэ хөгжлийг тооцоолоод хахад байхаар. Хэн бас накац хоёр статик байгуул дуудаж байхгүй юу? Нэг байгаа мэн. I believe the third one can and will succeed without family interference гэж байгаа. Яг гавья байгуулсан тиймэрхүү одоо тэрийг хүртэх хэрэгтэй хүн ямар ч гэр бүлийн оролцоогүйгээр амжилтанд хүрч чаднаа гэсэн утгатай quote байгаа. Тэгээд хүмүүс ер нь бол өөрсдөө хичээгээд явах юм бол тэтгэлэг бол авч чадна. Тэтгэлэг аваарай. Тэрний төлөө тэнцээрэй гэж уриалж байна. Тийм тэгээд энэ бол яг оршин тогтнолын гол санаа шүү дээ. Монгол одоо 25 жилээр бэртгчдийн армийг бэлтжлээ. Хэн одоо сэтгэлээ гараад окно хувийн сургуульд явуулсан боловч мөн чанартай мэрэгжлийн бэлтгэгч рүү орчихсон байж. Тэгээ одоо дараа нь хятад сурчаа тэгээд тэтгэлэг авах бас нэг асуудал. Тэтгэлэг авахгүйгээр үе цай сургууль сурч ихэнх нь тэгээд дотооддоо бас сурдаг шүү дээ. Тэгээд дотооддоо сураад дахиад мөнгө төлөө сурахаар явах юм бэлтгэгч. Өнөөдөр жишээлбэл ардын намын нэг залуу нэг юм яриа сууж яхад би самсургуу телевизээр харж байгаа. Би телевиз үзээд байдгүй.
Тэгээ тэр ингэж би энтэй ангиас ирсэн. Ингээд их сургууль төгсөө, дараа нь мастер сураа, тэгээ доктороо сурчаад тэгээ одоо би энэ байгууллагын намынхаа залуучуудын байгууллагад ажиллаж байна. Надад тэр юу сонсогч юм гэхээр муухай сонсогч юм. Ээж аваасаа мөнгө шуулж дээд сургууль төгссөн байна. Ээж аваасаа мөнгө татаж мастер сууж, ээж аваасаа мөнгө тусаад доктороо сураад орчоо. Тэр гайхуулах түүх хаалгаа. Тэр хүн энэ их удаан жилийг аав ээжээ хөрх юм хөдөө байгаа, хинтээ байгаа ээжээ ялангуяа шулсаараад үдээ үрцэн. Тэгээд өөрийгөө ихэмд хүрчлээгээ тэгээд тэр намын залуучуудын байгууллага би бүр багаас нь ихсэн гэж айгу барт юм яриад байна. Ийм ус төрчдийн цуваа Монголоор дүүрчлээ. Энэ бүгдээс ангижрах, энэ бүгдээс салах, хөгжил рүү орох цорын ганц зам нь бол энэ эрхчлөө тэгээд үр дүнтэй болсоор. TOEFL-ыг өгснээр энэ хүний өмнө дэлхийн бүх сургуулийн хаалга нэгттэй болж байна. 104 оноогоор бүх улс орны тэтгэлгийг ямар ч оролцоогүйгээр аав ээжийн оролцоо байхгүй тэр байтугай Монгол улсын оролцоогүйгээр авч байна. Энэ орж иж байгаа мөнгө бол энэ хүний мөнгө биш, Монгол улсад орж иж байгаа мөнгө. Харамсалтай нь улсууд олонхтой дүлгөөн ийм оноо авчлаа гэж яриад байдаг. Үгүй дүлгөөнөөр дамж. Тийм учраас энэ сурж байхад би байн хэлдэг байсан. Чи өөрийнхөө төлөө сурж байгаа биш шүү. Бас Монгол улсынхаа төлөө сурж байгаа. Тэгэхээр тэр номон дээр байдаг өөртөө хэрэгтэй байх, бусдад хэрэгтэй байх. Би 16 настай байхдаа аав ээжтэй юм хэлж ирсэн. Намайг адилхан хэл гэж би бусдад хэлж байгаа юм биш шүү. Зүгээр бодит түүхээ яхаа аав ээжтэй тоор намайг төрүүлсэн үнэн бусдад худлаа. Яхаараа би дандаа тоорын ярьснаар явах хэрэгтэй юм. Надад өөрийн гэсэн зам байна уу? Би түрүүгээрээ явъя. Би жаргалаа хинтээ шуваацгүй миний зовлон хинч ойлгохгүй. Би өөрийгөө бүтээн. Тийм буруутсан юм алга. Би өөрөө зэтгэлийг авч чадсангүй миний амьдралын хамгийн том харамсал байна. Би Америкт мастер хамгаалсан, доктор хамгаалсан. Гэхдээ би тэр улсуудын дэргэд сууй би дуртай байжтэй гэж мөнгө төлсөн болохоос биш өө чи сурч чаддаг хүн маа мөнгө чинь энэ болцоо чинь ингэж зэтгэлийг авч сурсан юм байхгүй. Мөнгө төлж сурах, зэтгэлгээр сурах хоёрын ялгаа энэ шүү. Нэг нь өөрийнхөө хүслийг л гүйцэтгэж байгаа. Чи дэлгүүрт ороод энийг бодлож авсантай байдлах мөнгөний төлөө чи авч чинь. Энэ гоё учраас, энэ Apple учраас чи гайхуулмаар санагдж байгаа учраас чи бодлож явлаа. Энэ хүнийг сургууль юу гэж чинь чи манай сургуулийн гол хүн. Сургууль байдаг бол сурдаг хүн нь номер 1. Чи сурч чадчих, чи бусдад нөлөөлөх гэж. Чиний нөлөө сурж байгаа зээл авж байгаа улсуудад нөлөөлж чадна. Чи тэр жухлын өвчин болсон багшид нөлөөлж чадна. Чам шиг сурч чаддаг улсууд орж ирэхгүй бол нөгөө чинь бүр гачин өвчөнд ороод энийг бүрдийн өвчин гэж ярьдаг. Профессор өвчин байна би ийм ном бичсэн гэж яриа суугаад. Чиний өмнө ийм ухаантай залуу эмэгтэй ороод ирэхээр ямар ч хүнийг дөрвөж. За эмэгтэй хүн тэг тусмаа яг 14 15 наснда ингээд ухааны оргилд орж байгаа. Яг тэр үедээ орж ижийн дэлгөөн бас одоо саад хятад хэл гэдэг шалгалтыг өгнө. Америкт бол хоёрхан шалгалтыг шаарддаг. Монголд байдаг шиг 5 6 өгчөө тэрийг өргөжүүлээ сууж идэг газар энэ хорвоод байхгүй. Ингээ хоёр шалгалт өгнө. Яг нариндаа бол саатын энэ шалгалтуудыг бол гадаад оюутнуудаас шаарддаггүй. Тэгээ хэдий тийм бол саад хятад л өгнө. Тэгээ тэрийг харж ихэлсэн үү? Тийм. Жилд нэг удаа 11 сард авдаг. За. Тэр үед нь. Өхөө. TOEFL дахиж өгье гэж бодож байгаа юу? TOEFL ер нь одоо хэмжээ шүү дээ шаардлагагүй тийм өндөр оноо авах учраас. Гэхдээ яг цаашаа 120 хүрэхийг хичээгээр хин ингээд их сургуульд 204 номер өрөө шүү. 2 дугаар байрны 204. За тэр нь Алтан хараацаа гэсэн танхим байхын Монголын арчилсан холбоотой банк байгуулагдсан. Гэхдээ залуу ментор клуб тэнд байрлана. Одоогоор 3 хүн ажиллана. За хинээ бас дүүн сурж байгаа. Надад энэ бол аав ээж нь мундаг охтуудтай айхтар анхаарал тавьсан гоё айл би аав ээж том охиноо одоо хязгаар хэлтэй уулгая гэсэн сэтгэлээр оруулж байгаа. Дараагийн охиноо бол Пилхановын сургууль Орос сургуульд оруулсан. Пилхановыг бол шууд хэлж байгаа. 9 дугаарын хүртэл Орос хэл сурсан бол одоо болно цаашаа Орос хэл явдаггүй. Хангалттай, үнэн хүн хангалттай. Орос хэл бол англи хэл биш. Шинэ тухааны хэл томьёол биш. Англи хэл бол чи шат болгон чи шинээр сурж байгаа. Түүнээс англи Америк чи төрчөөл Америкт ярьж байгаа чи аав ээжтэйгээ ярьдаг л яриатай байгаа. Сургуулийнхаа багштай л ярьдаг яриатай. Цаашгаа шинэ тухайн судлаад ирэхэд
энэ ярианы сэдв болгоо их үү. За ингээд бидний өнөөдрийн нэвтрүүлэг цаг ойртож байна. Бидний тийм боловч бид нар бас багтхан хугацаа байгаа. Өөр бас гоё шүү дээ. Их гоё статлуудыг татчихин. Өөр юунууд байгаа сонирхол. Өөр статлал. Тэр дотроо бодож байгаараа бид нар бас гадаад нөхцөл байдал их гоёор Монголд их таатагаар ирж जैन саяхан Путиний хийсэн мэдээлэл дээр ингэж гаргаж जैन бид хүсэл зорилго үнэт зүйлсээ хинт ч тулахгүй олон улсын эрхийн хэмжээг хатуу мөрдөн гიშгэлээ. За энэ бол Монголд бол асар хэрэгтэй хүлээгдэж байсан хүнгүй байлаа. Он удаан жил ямар үнэт зүйлээ яах гэдэг нь тулгаад байсан тал бол Оросын талаас бас их бий. Тэгээ ингээ анх удаа Путинаас ингэж гарч ирлээ. Бид хүсэл зорилго үнэт зүйлсээ хинч тулахгүй олон улсын эрхийн хэмжээг хатуу мөрднө. За манай нэг хурш ингэж мэдгэж яхад манай уртлын хөгш бол Монголтай их таатай үгээр бол хандж байгаа. Хурш орон хөгжвөл бид хөгжнө. Ингээд Монгол улсын хөгжилд хамгийн түрүүнд өмнөөсөн салгасан ийм гоё эрен үед бид нар бас өнөөдрийн яриа өрөмж байна. Тэгээ эндээс ганцхан дүгнэлт гаргахад боловсрол мэдлэгтэй хүмүүс л амжиргааг өөд татна. За энэ үгээр өнөөдрийн энэ уулзалтыг өндөрлөө. Тэгээ манай нэвтрүүлэгт өргөдөж орж ирсэн залуу ментор баярлалаа. Ингээ хинээ цаашаа би дуулгана аль сургууль авсан яаж орсон. За мөн өөр бас 104 оноо авсан залуу менторыг бач өргөж орцуулах болно. За ингээ биднийг төвчээр гаргаж сонирхож сонссон та бүхэнд баярлалаа. Баярлалаа.